тэгэхээр энэ одоо юу гэдэг би өөрөө ч нөгөө их хурлын дарга аюулгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн учраас асууж байлдаа одоо болох юм уу мэдэхгүй. Зүгээр энэ бол манай батлан хамгаалах салбарын том бодлого биш үсттэй тийм ээ. Ихээс агуулгуу. Том бодлогодоо орох зүгээр одоо нэгдсэн үндэсний байгууллагаас үндсэндээ энэ дүрм журмынхаа дагуу бид нар хүлээсэн үүргийн дагуу оролцож байна гэдэг л нэг бодлого үстэй. Манай улсын аюулгүй байдлыг бид нар ганц айрмаар хамгаалах боломжгүй. Тэгэхээр бид нар улс төр дипломатын аргаар зохицуулна гэдэг юм хуультай. Манад ямар нэгэн хизээ нэгэн цагт ямар нэгэн боллоо гэж бодъё. Тэгэхээр бид нар энэ дайын дэлхийд инх тайван байх ажилд явж байсан. Ирак, Сьерра Леон, Афганистан, Сомали, Судан гэдэг. Сомали биш бах тий. Судан, Чад мад гэдэг. Тэгээ бид одоо болохоо байлаа шүү дээ. Ард түмэн туслаач улсуудаа гэдэг ийм зорилготой. Зөрөөд. Бид нар ч одоо инх тайванд хувь нэмэр оруулаад байна шүү дээ. Хаа байсан тэр сэрэлээ. Хаа байсан бид нарт одоо огт хамаагүй Африкийн улсуудад. Тэгээ бид нарт хизээ нэгэн цагт хүнд юм тохиолдвол та хэд бидтэйгээ хамгаална шүү. Нэгдсэн үндэсний байгууллагын дээр гэрээ дүрм журмын дагуу бол бид нар ингээд ертөнцийн хаана асуудал болж инх тайвныг одоо нүүб бид нарыг хаашаа орооч гэж хүснэ тэрлүүгөө явна. Эргээд хизээ нэгэн цагт бид нар асуудал ороход нүүбд бид нар тэр журмын дагуу бас асуудал тавих нөхцөлтэй. Манайд хэцүүдлээ одоо хариугаагаа батлан хамгаалах.